хараагаа муудахгүй байхын тулд нүдний ачаалал зохицуул. Тэгэл болоо. Элдв төрлийн витамин тусаагаа дах ч юм уу, уугаа дах ч юм уу тий эмнэлтээр одоо бодис хэрэглэх шаардлага байхгүй. Хангалттай хэмжээний нойртой байгаад өдрийнхөө 8 цаг яг хийж байгаа ажлынхаа цагийг дэлгэцэн хэрэглээ нүдний ачааллаа тохируулаад өгнө гэсэн. Ерөнхийдөө дэлхийд дахинд 20-20-20 гэдэг дүрмээр барьж явдаг. Энэ нь юу гэсэн үг гэхээр та ойрын зайдаа дэлгэцэн хэрэглээг 20 минут нүдэ ажилуулсан бол 20 секундын хугацаанд 20 фит буюу 6 метрээс цаана байгаа холон ямиг харчих. Булчингаас сулна гэсэн үг. За тэгэхээр нөгөө ойрын юм харангуут нүд байнга ингээ булчингийн чангаралтай. Тэгэхээр нүдний дотор байдаг хараанд оролцдог хэсэг маань суларч чаддаггүй. Ингээ байнга ажилуулж байгаа гэсэн булчингаа. Тэгэхээр хараа ерөөхдөө муутгаад байдаг нүд бүтцийн үед өөрчлөгдөд байдаг. Тэгэхээр шилний өөрчлөлт орчдөг. Тэгэхээр зөвхөн нүдний хамгийн эрүүл энэ бол хийхэд маш амархан байхгүй. Танаас юу ч гарахгүй, хугацаа шаардахгүй. Тэгэхээр энийг баримтлаад явах юм бол хараагаа бол мутахгүй байх боломжтой. Лазер хаалганы дараач хэсэг нь адилхан. Солонго лазер центр